За бүгдэнд өнөөдрийн мэнд төргий. Манай унш баш дахин уншийн 14 дахь дугаар эхэлж байна. Энэ удаад бид Сато Кохэ гэдэг Япон зохиолчин бичсэн Хитошин Сэно Хишхонрон монголоор орчуулах юм бол антропоцен үеийн капиталын онол гэдэг ноёг сонгон танилцуулах болно. Эхлээд та бүхэнд номын зохиолч Сато Кохэ гэж ямар хүн бэ гэдгийг танилцуулъя. Сато Кохэ 1987 оны эдийн засгийг сурахтаа ялангуяа Марксийн Японд энэ нэмэг бизнес номоор татсан юм. Тэгээд та бүхэнд энэ нэмэг хүргэж аваад их баяртай байна. За ер нь антропоцен гэж юу вэ гэдэг талаар ярьсан зүг болов уу гэж бодож байна. Антропоцен гэдэг нь болохоор геологийн нэр томьёо байгаа. Тэгэл Пол Крутзен гэдэг хүн энэ нэр томьёог гаргасан байгаа. Тэгээд энэ нь болохоор хөрсний үеийг хэлж байгаа юм л да. Тэгээд ямар үеийн хөрсний үеийг хэлж байна гэх юм бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш ялангуяа бодогдож ирэхэд 1960-аад оноос хойш эдийн засаг дэлхийд даяар их хурдтай хөгжсөн байгаа. Тэгээд эдийн засаг хүчийн зэрэгцээр бидэнд их хог хайж, их газраас байгалийн тос, байгалийн хий ухаж алт нүүрс юу гэдэг дэлхийд их сүрж, тэгээд модоо шатааж, тэгээд хүмүүс хайлж байна, дулаан ихсэж байна, хог хаягдж байна. Тэгээд далаад болон хөрст микро пластикууд их болж байна. Тэгээд энэ ингээд дэлхийд даяар бүх ингээд давхархыг үүсгэн байгаа. Энийг антропоцен гэж хэлдэг байгаа. Тэгээд ер нь асуудлууд антропоцен юунаас болж гарч ирнэ гэхээр бүх юм капитализмтай холбоотой байгаа. Тэгээд энэ хэмжээгээр энэ эдийн засгийн одоо хөгжлөө энэ чигээр бариад явах юм бол бид нэр энэ дэлхийг алдах тийм орчинд хүрэх юм биш үү? Дэлхийд бэ төлөвлөгөө гэж байхгүй үстэй гэдэг талаар ярьсан байгаа. Тэгээд ямар асуудлууд гарч байгаа? Ер нь 2050 онд бид нэр энэ дэлхийд дээр амьдарч чадхаар байх үгүй юу гэдэг талаар бидний бас 12 дугаар дугаар дээр бид ярьсан байгаа. Та бүхэн бас сонирхол сонсоорой. Тэгээд энэ графаар товчтой танилцуулахад энэ улаанаар бичсэн байгаа 1950-ад оныг гаргаж байгаа. Тэгээ яг дэлхийн 2 дугаар дайнд дуусаад тэгээ бүгдээрээ ер нь капитализмаар явцгаая гэдэг яг энэ үе байгаа. Тэгээд дэлхийн хомын тооч өссөн. Тэгээд хэрэглэж байгаа энерги нь өсөж байна, ус хэрэглээ, цаас бүгдээр өссөн байгаа тийм. Тэр хэмжээгээр нүүрс төрөгчийн давхар эсэл ихсэн, хүлэмжийн их өгсөн. Тэгээд байгаль орчны асуудлууд ихсэж байгаа тийм. Ийм асуудлууд гарч байгаа. Тэгээд капитализм гэж ярьсных бүгдээр яг Карл Хайнрих Маркс хэн бэ гэдэг талаар тушаан танилцуулаад тэгээд цааш явцгаая. Тэгээд Карл Маркс нь бол 1918 онд Пруст төрсэн. Тэр үед Герман гэж арай бий болоог байсан. Пруссын дараа нь Герман болсон. Тэгээд аав нь ээж нь еврей хүн байсан бол дээрээ Карл Марксыг еврей хүн гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Тэгээд Германы Бонны их сургуулийг төгсөөд тэгээд Берлиний их сургуулийг аавынхаа мэргэжлээрээ хуульч мэргэжлээрээс тэгээд орж сурч эхэлсэн ч гэсэн өөрөө гүн ухааны тал дээр илүү сонирхолтой болоод тэгээд хуулийг хаяад гүн ухааны чиглэлээр төгссөн байгаа. Тэгээд сургуулаа төгсөөд сэтгүүлч болоод дараа нь Америкт очоод эхнэр болон хүүхдтэйгээ ундраад 1883 оноос орсон байгаа. Карл Маркс тэр үед коммунизмыг их дэмждэг байсан. Хамгийн ихний илэрлэл нь болохоор найз болох Энгельстэйгээ бичсэн Коммунизм намын тухаг гэдэг номыг 1848 онд гаргасан байгаа. Энэ дэлхийд даяар бүүн болж Орос, Хятад, Итали зэрэг орнуудад их нөлөө үзүүлсэн гэж яригддаг. Тэгээд 1867 онд Das Kapital гэдэг номоо гаргасан байгаа. Das Kapital гэдэг ном нь 1867 онд 1-р Ватикан
гараад тэгээд 1885 онд 2 дугаар бот, 1894 онд 3 дугаар бот нь гарсан. Нийт 3 ботын бүрддэг ном байгаа. Гэхдээ яг өөрөө гаргаж бичсэн нь болохоор эхний бот. Тэгээ 2 дахь бот болон 3 дахь ботныхоо нуургийг гаргаад бэлэн болгосон байсан ч гэсэн өөрөө яг гаргаж чадаагүй нас барцсан. Тэгээд түүний найз болох Энгельс нь Карл Марксийн нуургуудыг цуглуулад багцлаад тэгээд 2 дахь болон 3 дахь ботыг гаргасан байдаг. Тэгээд Das Kapital гэдэг номны их алдартай хэсэг байдаг. Энэ юу гэсэн ямар хэсэг вэ гэдэг болохоор капитализмыг харахын тулд бараа гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй, анализ хэрэгтэй гэж хамгийн эхлээд нэг өгүүлбэр оруулсан байдаг. Ер нь бараа гэдэг юмнаас бүх зүйл үүсэж байгаамаа гэж ойлгоход болно. Тэгээ бараа ямар төрлийн бараа вэ гэдэг болохоор ашиглаж буй үн цэнээсээ хамаарч харж болно. Энэ болохоор өөрөө ашиглаад үнцэнтэй бараа, эсвэл бусадтай солилцоод үнцэнтэй бараа гэж хоёр байж байна. Тэгээ өөрөө ашиглаад үнцэнтэй бараа байсан ч гэсэн бусадтай одоо солилцоо хийж 8 ихэд ашиггүй бараа гэж бодно шүү дээ. Жишээлбэл та өөрөө амар их талхан дуртай гэж болно. Тэгээд өөр талхан дургүй хүнтэй та солилцыг солилцож чадахгүй. Нөгөө хүнд нь бол энэ ямар ч үнцэнгүй бараа гэж харагдаж байна. Ер нь үнцэн, солилцооны үнцэн гэдэг юм юунаас үүсэж байна гэх юм бол ажиллах хүчнээс үүсэж байгаа. Хүн тэр барааг бий болгохын тулд их хүч зарцуулаад дизайныг хийгээд, өнгөлөөд хийгээд үйлдвэрлэхэд маш их олон ажиллах хүч шаардж байгаа тийм. Тэр ажиллах хүч орох тусмаа тэр барааны солилцооны үнцэн нэмэгдэнэ гэж Маркс хэлсэн байдаг. Үүгээр хөдөлмөрийн үнцний онол гэдэг ямиг анх гаргасан гэж ярьдаг. За тэгээд бараа бий боллоо. Тэгээ бусадаа солилцъя гэд ямар аргаар солилцох вэ гэхээр мөнгө хэрэгтэй болно. Мөнгөн тэмдэгт. Тэгээд үүгээрээ мөнгөн тэмдэгт үүсч тэгээд мөнгөн тэмдэгт цугласнараа энэ нь капитал болж байгаамаа. Тэгээд капитализмын нэг онцлог зүйл нь юу вэ гэвэл хүний ажиллах хүч нь өөрөө бараа болж хувирж байгаа юм л та. Тэгээд ажиллах хүчийг нэмэгдүүлэх тусам бараа илүү солилцооны үнцэнтэй болно. Тэгээд барааны солилцооны үнцэнтэй барааг солилцож байх тусам илүү их тэр нь мөнгө болж хувирна, илүү их орлого болно, илүү их капитал болно гэсэн үг. Тэгээд илүү одоо бусдаас илүү ч олныг зарахын тулд бараагаа хямдруулж зарах хэрэгтэй болно тийм. Тийм болохоор бараа хямдруулах тусам тэр нь барааны үнц гэдэг нь өөрөө ажлын хүчтэй шууд гараа уялдаад холбоотой болохоор бараа хямдруулах тусам хүмүүсийн ажиллах хүч нь илүү хямдхан үнэлэгдэнэ гэсэн үг. Тийм болохоор өмнө одоо 500 төгрөгөөр зарагддаг байсан бараа одоо 400 төгрөг болох юм бол хүний авж байгаа цалин ч гэсэн тэр хэмжээгээр 20% бурна гэсэн үг тийм. Үүгээр ажлын хүчний мөчлөг бас явагдаж байгаа юм байна. Тэгээ баян хүмүүс нь уламжлал баян болно. Тэгээд ажлын хүчээ зарж байгаа ажилчин ангийн хүмүүс нь илүү мөнгөгүй болж мөчлөгөнд орно, хэцүү болно гэсэн үг. Тэгээ Карл Маркс үүгээрээ яаж одоо капитализм байхгүй болох вэ гэдэг талаар тайлбарсан нь болохоор ажлын ангийн хүмүүс нь тэгээд мөчлөгөнд орсоор байх тусам уур хилэн бухимдал нэмэгдэнэ. Тэгээ бүгдээрээ нэгдээд хувьсгал гаргаж тэгээд социалист нийгэм рүү шилжнэ гэж номон дээр тайлбарсан байдаг. Карл Марксийн талаар зөв ойлгохын тулд жишээлбэл одоо зөвлөлт холбоо дуусч юм улс хараад байгаа бүгдээрээ ингээд коммунист социалист дэглэм рүү шилжсэн байгаа шээ. Гэхдээ энэ сайн яваагүй. Бүгдээр нь гэхдээ Карл Марксийн буруу гэж хүмүүс ойлгодог хүмүүс их байдаг болов. Гэхдээ энэ буруу ташаа ойлголт. Карл Маркс номон дээр юу гэж хэлсэн бэ гэх юм бол капитализм явсаар агаад баян ядуугийн ялгаа ихсэж байгаль орчин хямарч тэгээд яванда баса социалист нийгэм рүү шилжнэ гэдэг яриаг л ярьсан. Тэгээд эсрэгээр социалист нийгэм сайн эсвэл социалист нийгэм ийм байх ёстой, ингэж удирдах ёстой гэдэг талаар бол үнцгий дуртай гэдгийг орхисон байгаа. Энийг та бүхэн бас зөвөр ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд сая бас дурдсан тэгээд баян ядуугийн хоёр ялгаа байна гэсэн. Тэгээд үүнийг the global south гэж одоо жоохон мөнгө төгрөг муу даруй хөгжлийн түвшин сул байгаа газрыг хэлээд байгаа юм л та.
Тэгэхээр одоо хөгжингөө орнууд Америк, Европын улс, Японд, Австралийн орнууд яаж ийна гэх юм бол капитализмыг явуулахын тулд сая хэлсэн шиг ажлын хүчээ явуулах хэрэгтэй. Тэгээд хаана хямдхан ажлын хүч вэ? Тийшээ бүгдээр ингэ дараад байгаа юм л да. Дэлхийн 2 дугаар дайнд дууснаас хойш хамгийн эхлээд Япон руу явсан, дараа нь Солонгос руу явсан, дараа нь Хятад руу явсан тийм. Ингээ явах процесс тэр газар ингээд баг зэрэг хөгжил гараад дивжээд тэгээд ажлын хүч нь үнэтэй болонгууд нь дараа нь жишээлбэл Бангладеш ч юм уу Вьетнам ч юм тэгээ яваад байгаа тийм. Тэгээ явж энэ ингээд асуудлыг ингээд өөр тийшээ шилжүүлээл яваад байгаа байхгүй юу? Хувьсгаад яг юм асуудлыг шийдэхгүй. Тэгээд тэр газар нь их амьдралын капитализм хэцүүд чинь мөчлөг явагдаж байна. Тэгээд энэ баян одоо хойд бүсийн орнууд яаж амьдраад байгаа гэхээр одоо хямдхан одоо Бангладеш ч юм уу ингэж хийж болж байна те. Тэгээ яг гэхдээ тэнд эсрэгээр ямар мөчлөгж явж байна гэвэл нэг жижигхэн үйлдвэр дотор жишээ нь Бангладеш хэдэн жилийн өмнө 1000 хүн ажиллаж исэн. Тэгээд гарцгүй бүгдээрээ байшин нураад унтсан ч юм уу те. Тийм үйл явдал болж байна, асуудлууд гарч байна. Үүнийг бид мэдсээрэж мэдэхгүй юм шиг явж байгаа бас хүмүүс юм те. Яг гэвэл энэ амьдралын хэв маяг тэрийг өргөжүүлмээр байгаа бол тэгж байгаа юм л да. Тэгээд энэ амьдралын хэв маягийг юу гэж хэлж байна гэхлээр эзэн хааны амьдралын хэв маяг гэж номон дээр бичсэн байсан. Яг эзэн хаан шиг хувцаад энд ойрлчин тий. Тэгээд хямдхан авчин, тэгээ хоолоо тэнд ургуулад тэгээ хямдхан авчин. Тэсгээр тэнд хүмүүс ямар хэцүү орчинд ажиллаж байгаа тий. Уух усаа бүгдээрээ уух усгүй байж тэр одоо авокадо ч юм уу тий. Өөр тариа дахиад зарцуулж байгаа ч юм уу. Тиймэрхүү асуудлууд байгаа юм биш нүдээ ханиад энэ капитализмээр явъя гэдэг нь болохоор нэг төрлийн бас сөрөг зөв шүү гэдэг бас анхаарах хэрэгтэй баха. За тийм. За тэгээд ер нь капитализм капитализм гэдэг чинь одоо эдийн засаг сайн явж гин гэж яриад бүгдээрээ эдийн засаг болон байгалийн одоо байгаль орчны асуудлуудыг өөр зүйл юм биш үү гэж ярих хүмүүс байж магадгүй л дээ. Тэгээд ер нь эдийн засгаа төр удаашруулад салгаж ярих нь зөв биш үү гэсэн ярьдаг хүмүүс байдаг. Гэхдээ энэ нь бол маш ташаа асуудлын болов гэж бодож байна л да. Яагаад гэвэл чинь нэг асуудал нэг юм бол одоо ажлын чадамжаа эффективээ сайжруулах юм бол хог хаягдл ч гэсэн багасаад илүү зөв хөгжил дэвшил рүү очих юм биш үү гэж ярьдаг хүмүүс байж магадгүй. Гэхдээ энэ бол гол асуудал нь болохоор юунд байна гэхэлэр жишээлбэл одоо чадамжаа сайжруулж болно тийм. Чадамжаа сайжруулах юм бол одоо 5 хүн нэг барааг хийдэг байсан бол ажлын чадамжаа сайжруулад 3 хүн нэг барааг хийдэг боллоо шүү дээ тийм. Тэгэхээр 5-аас асуун 3 2 хүн тэр ажлыг хийх шаардлага болчихж байгаа юм тийм. Тэгээд тэр 2 хүнийг одоо ажлаас нь халах шаардлага болно тийм. Чадварыг сайжруулж байгаа юм чинь капитализм төлөө өгөхгүй хэмжүүлэх хэрэгтэй. Тийм 2 ажилгүй хүн бий болно. Тэгээд эдийн засгийн одоо нийгмийн талаас нь харах юм бол энэ бол дээр ажилгүйдлийн хэмжээ тэр чигээр ихсэн гэсэн үг байхгүй яг энэ чигээр байгаад байх юм бол юм бол дээр одоо нийгэм улс төрийн талаас нь харах юм бол ажлын холбоо ажлын газар бий болохгүй. Тэгээд ажлын газар бий болгоно гэхэлэр чинь ямар нэгэн аргаар эдийн засгийг өөрчлүүлнэ. Тэгээд байгаль орчныг бөснүүлнэ. Тиймэрхүү аргаар харах юм бол энэ эсрэгээрээ дахиад байгаль орчны асуудалтай шууд утгаараа холбоотой асуудал болж хуурж байгаа юм л та. Би өөр нэг арга хүмүүс техник технологи ашиглах юм бол сайжрах юм биш үү гэж бас ярьдаг хүмүүс байдаг тийм. Жишээлбэл илүү хэвэрхэн энергийг ашиглах ч юм уу тийм. Тэгээд батарейгаар ашигладаг машин ашиглах ч юм уу тийм. Гэхдээ энэ явж асуудлыг өөр юм руу шилжүүлэл байгаа асуудалтай яг асуудлыг бол тэрэ шийдэж чадахгүй байгаа гэдэг зүйлийг номон дээр тайлбарласан байсан. Тэгээд Jevons's paradox гэж ерөөд англид маш их нүүрсдэг байгаа гэсэн тийм нэг
онол байдаг. Энийг яадаг вэ гэхээр жишээлбэл нүүрсийг хэрэглээд байгаль орчин маш их утаа гарч байгаа шүү дээ. За тэгвэл техник технологиг сайжруулад илүү нүүрс багасах юм уу те? Цэвэр болох юм болов уу гэд харахад яг тийм болоогүй. Амин байдал дээр яг яасан бэ гэх юм бол илүү муу чанарын техник технологи сайжирсан болохоор илүү муу чанарын нүүрсийг ч гэсэн шатааж болдог болсон. Тийм болохоор эсрэгээрээ бүр муу чанарын нүүрс хэрэглээ нэмэгдээд байгаль орчинд илүү их одоо хор шиг гарсан тийм асуудал гарсан л да. Өөр талаас нь харах юм бол техник технологи сайжраад одоо жишээлбэл iPhone байлаа. Тэгээд техник технологи сайжраад дараа чи бүр мундаг iPhone гараад ирлээ. Бүгдээрээ тэрийг авахыг хүсэн шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ дараа чи ямар нэг барааг авахыг хүсэх ч юм уу. Тэгээд зүгээр том зурагт байснаа бүгдээрээ 4K зурагт гаргаж ирлээ. Тэгвэл 4K зураг бүгдээрээ хүсэж авъя хүсье гэдэг утгаараа дахиад шинэ бараа авах юм те. Ингэсээр хагаад бараа худалдаа авалт явж гин гэдэг чинь тэр чигээрээ эдийн засаг хөгжиж чинь. Гэхдээ нөгөө талаар харахад байгаль орчны асуудлууд улам нэмэгдээд асуудлыг өөр тийшээ шийдвэрлээд эсвэл шийдвэрээ хойшлуулад байна гэсэн үг юм аа гэж харж байгаа. Тэгээд ингэ яваад ах юм бол ер нь бид капитализм ер нь явах газаргүй юм биш үү те. Ер нь эцсийн эцэст бид нар ямар орчинд амьдрах юм бэ? Хүмүүс яриад байдаг. Хамгийн сүүлд ингэж хүмүүс ингэж тадвар эцэг дахиад явж ирсэн одоо арга нь хэм бол энэ SDGs Sustainable Development Goals гэдэг юмыг гаргаж ирсэн. Энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр явж 2018 онд Нобелийн байгалийн эдийн засгийн шагналыг авсан William Nordhaus гэдэг хүний гаргасан carbon tax шүү дээ. Нүүрс төрөгчөөс одоо татвар авна гэдэг онолыг гаргасан энэ хүний гаргасан концепт байгаа. Мэдээж энэ хүн эдийн засагч, тэгээд эдийн засаг капитализмыг явуулах нь чухал. Тийм болохоор илүү сайн техник технологи ашиглая. Тэгэх юм бол зөв явах юм биш үү. Тэгээд эдийн засгийг цэвэр байдлаар явуулах юм бол дэлхийн дулаар 2050 онд 3.5 кг дулаарч гисэн илүү амьдралын түвшин сайжин гэдэг утгаараа энэ хүн тийм концепт гаргасан. Тэгээд үүн дээр үндэслэж гисэн энэ SDGs гэдэг онол бас гарч ирсэн байгаа. Явж энэ болохоор бүгдээрээ эдийн засгийг зогсооно гэдэг утгаараа биш, капитализмыг үргэлжлүүлнэ. Гэхдээ арай нэг өөр аргаар гэдэг аргыг гаргаж ирж байгаа гэсэн цааны болж байгаа яг асуудлууд юу байна? Байгаль орчны асуудлууд, хүний амьдралын түвшин, тэгээд ажлын хүчний асуудлууд амьтад ямар нөлөө үзүүлж байгаа гэдэг яг тэр асуудлыг бол шийдэж чадахгүй юм биш үү гэдэг асуудлыг гарч ирж байгаа юм л да. Тэгэд ном дээр бичсэн бас нэг сонирхолтой юм нь юу вэ гэх юм бол SDGs гэж бүх дэлхийд ярьж байна. SDGs-ийг хэрэгжүүлж байгаа компаниуд гаднаас хөрөнгө оруулалт авч чадж байна. SDGs хэрэгжүүлж байгаа хотод хүмүүс суурьшиж амьдарч байна гэж ярьдаг боловч SDGs гэдэг нь яг болохоор асуудлыг шийдэхгүй, энэ бол зүгээр л хар тамхи юм биш үү гэж ярьдаг. Тэгэхээр л энийг сайн учрыг ойлгохгүй ажил зүгээр SDGs гэж ярихад л бүгдээрээ маркетинг, брендинг гэдэг утгаар хардаг. Тэгэл түүний ямар нэг хэрэгжүүлж байгаа гэдэг ургаал яриад байдаг хар тамхи шиг татагдсан байна гэж ярьж байгаа. Тэгэл бид нэр одоо SDGs-тэй хамааралтай байгальд ээлтэй гэдэг утгаараа пластик ууд хэрэглэхгүй эко баг авдаг. Тэгэл ундаг машина зүгээр бензинээр түшээр биш цахилгаанаар ажилладаг машин хүмүүс ойрд их авч ин тэ. Гэтэ явж эн чинь асуудлыг шийдэхгүй тэ. Ганцхан пластик зүгээр уудыг экобаг болгоолоо гэд энэ бол маш том нөлөө бол үзүүлэхгүй. Энэ бол явж одоо дээр үед христийн шашин католик хүмүүс одоо indulgence гэж байдаг шүү дээ. Одоо буруу юм хийсэн ч гэсэн мөнгө өгөөд нэг пайз авах юм бол буруу хийсэн юм цайраад та яваач юм явдаг нэг тийм пайз өгдөг гэсэн шүү дээ. Тэрдээ л ер нь адилхан зүйл юм биш үү гэж яриад байгаа юм л та. Өөр бас нүдээр харах юм бол SDGs гэдэг нь болохоор одоогийн капитализмын явах одоо сүүлийн арга гэх юм уу та.
үүн ямар нэг юм шинэ концепт гарч ил капитализм цаашаа явж болж байгаа гэдэг утгаараас тайлбарлаж байгаа. SDGs-тэй бас нэг хамааралтай гэх юм уу да. Бидний одоо яриад байгаа The Green New Deal гэж юм байгаа. Ногоон шинэ гэрээ гэдэг. Юунаас үүдэлтэй та бүхэн мэдж байгаа New Deal гэж Хямралын үед 1933 оноос 1939 онд Рузвельт Америкийн ерөнхийлөгч чинээр ажлын байр бий болгож ирсэн. Тэгээд усан цахилгаан станц даан барьж ирсэн, зам барьж ирсэн, гүүр барьж ирсэн, том улс зөвлөлдөрүүд барьж ирсэн. Тэгээд ажлын байр бий болгож тэгээд эдийн засгийг сайжруулсан. Үүнтэй адилхан ногоон энерги тэгээд sustainable энерги гэдэг тал дээр илүү хөрөнгө оруулалт хийж тэр талбарт ажлын байр үүсгэж тэр талбарт байгаа хүмүүсийг илүү мөнгөтэй болгож тэгээд эдийн засгаа илүү сайн эргэлттэй хүчин сайжруулъя гэдэг тийм юм ярьж байгаа л да. Тэгээд явж энэ бол саяны хэлсэн шиг нөгөө технологи сайжруулаа гэдэг асуудлыг шийдэж чадахгүй хойшлол байгаа юм те. Тэгээд цаг хугацааны хувьд ч гэсэн ямар нэгэн шинэ технологи гарч ирлээ гэхэд дараа нь тэрийг бүхний дээр хэрэглэхийн тулд 5-аас 10 жил хэрэгтэй болно гэж ярьсан байгаа. Тэгэл тийм учраас тэр 5-аас 10 жилийн хувьд дэлхий сүрэх магадлалч байгаа тийм. Бүх хүмүүс хэрэггүй байх ч магадaltaй. Тийм асуудлууд бас энэ хүндэгдэж байгаа. Тэгээд SDGs гэж гаргаад байгаа ч гэсэн яг ингээд амьдрал дээр харахаар бүгднгийнх нь бүх ингээд томоохон орнуудын нөөц төрөгчийн давхар эсэл ялгаруулж байгаа хэмжээнүүд нэмэгдээд байгаа юм л да. Ярддаг нь SDGs гэдээ яриад бүгдээрээ pop roll түшиг дүн рүү хандаад мөнгө оруулаад байдаг. Гэхдээ яг жинхэнэ амьдрал дээр яаж ийна гэхээр ерөөсөө хүлэмжийн ялгаруулалт бол багасгүй. Бүгдээрээ капитализмыг үргэлжлүүлнэ, бүгдээрээ мөнгөтэй олно. Тэгээд эзэн хааны амьдралын хэв маяглаа хаяхгүй. Тэгээ явуул гэдэг байгаа. Тэгээ яг гол асуудлууд руу ингээд нүдэн анцсан. Тэгээд их өмдөө хэсэгт амьдарч байгаа ажлын хүч ард иргэдийн ингээд хүчийг мөлжөөд тэгэл амьдралдаа бодолтой. Тэгээд экобаг хөдөлтөж авсан би дэлхийн дулаалын хүлэмжийг багасгаад хувь нэмэр оруулж байгаа л гэж бодоод байдаг. Тэгээд жигнэсээ нүдэн анцсан. Тэгэл яваад байгаа гэдэг ийм асуудлууд ингээд гараад байгаа. Та бүхэн бас мэдэрч байгаа болов уу? За тэгээд яг яах вэ? Дэлхийн маань сүрээд байдаг. Тэгээд 100 жилд нэг болдог байгалийн гамшиг гэж ярьдаг байсан. Тэр бол жил болгон гарч ирж байна. Тайфун ирж байна. Дэлхийд даяар хоол хүнсний хомсдолд орж байна. Асуудал зөндөө байдаг. Агаар бохирдож байна. Амьтад багасч байна тий. Бид нар мэдээд байгаа шиг бүртлөө түүнийг орхиод явагдаад байдаг тий. За тэгвэл яах вэ гэдэг тал дээр энэ ном дээр юу гэж тайлбарсан бэ гэхээр биднэрт одоо 4 сонголт байгаа. Эхнийх нь бол уур амьсгалын фашизм. Уур амьсгалын фашизм юу вэ гэх юм бол энэ чигээрээ өргөжлүүлээд явах. Энэ чигээрээ өргөжлүүлээд капитализм ураа гэдэг явах. Тэгээд тэр хэмжээгээрээ одоо байгальд хор хүнд учрам тэгээд хоол ундгүй, гэр оронгүй, амьдрах газаргүй хүмүүс ихсэн. Тэгээд фашизм гэдэг нь болохоор тийм хэцүү байгаа амьдралд одоо амьдрах газаргүй болцоо хоол ундгүй хүмүүсийг илүү ингээд диктатур хэлбэрээр ингээд барьж хорих тийм маягаар энэ амьдралыг өргөжлүүлнэ гэсэн. Баян хүмүүс нь өөрсдөө илүү технологи хэрэглээд тусгай орд харш бариад сайхан амьдраад байна. Тэгээд мөнгөгүй амьдрах газар болсон хүмүүс нь илүү диктатур хийх маягт ороод илүү хашигдаад тийм амьдралыг яриад байгаа юм л да. Уур амьсгалын фашизм. Энэ бол маш буруу зүйл. За тэгвэл хоёр дахь нь ямар амьдралын хэв маяг биднийг хүлээж ийнэ гэх юм бол эмх замбраагүй байдал. Энэ юу вэ гэхээр сая ярьсан мөнгөтэй нэг хөв байна гэж бодъё. Тэгээд амьдрах орчин хэцүү, мөнгөгүй 99% байлаа гэж үзье л да. Дэлхийн баялагын 50% нь одоо нэг хөв хүмүүс баян хүмүүс эзэлж байгаа шүү дээ. Тийм болохоор 1% баячуудыг одоо амьдрах
орчингуу хязгаарсан 99% нь бие биендээ байлдна гэх юм уу да, тулдна гэх юм уу да. Тэгээд 99% хүмүүс нь тэгээ баячуудаа ялан дийлэх тийм орчныг хэлээд байгаа юм л да. Гэхдээ яванда энэ болохоор ямар ч хууль дүрмгүй замбраагүй байдал гарч ирнэ. Бүгдээрээ бие бинийгээ хороосон. Тэгээд та бүхэн мэдээ үйлдвэрлэл зогсоолно. Сая коронавигийн үеэр бүх гадаад маск болсон, цааск болсон. Тэгэхэд ямар эмх замбраагүй байдал гарлаа да. Ерөнхийдөө тэр байдал гарч ирнэ гэсэн үг. Тэгээд явж бид нэр одоо анх 1200-3000 жилийн өмнө яаж амьдардаг байсан, агууд амьдардаг байсан тий. Тэр амьдрал руугаа буцаж явах гэдэг тийм сценарио энэ хоёрт байгаа. Гурав нь болохоор уур амьсгалын маоизм. Маоизм гэдэг нь болохоор Мао Цзэдун хэлж байгаа юм л да. Энэ болохоор зүгээр диктатур байдалд шилж хятад шиг 1% нь байна уу 99% нь байгаа нь хамаагүй. Нэг топ диктатор гарч ирээл бүгднгийн одоо нэг дүрмт хийх. Баян байна уу ядуу байна хамаагүй. Ерөнхийдөө социал демократ диктатурт шилжнэ л гэсэн үг л дээ. Энэ болохоор бас ингээд диктатур гарч ирээд одоо маш их одоо юу гэдэг юм буруу лидертэй болоод энэ маш буруу үр дагавар авчих магадaltaй болохоор их буруу зүйл. Явж бид нарт энэ дөрөв дэх зам байгаа. Үүнийг л бид нар бий болгоул ерөнхийдөө ирээдүйд энэ амьдралыг авч явж чадах юм биш үү гэдэг онолыг энэ номон дээр зохиож гаргасан байгаа. Энэ бол эдийн засгийн хөгжлийг эсрэг коммунизм гэсэн үг. Ерөнхийдөө капитализм болоод эдийн засгаа ер нь хөгжөөхгүй эсрэгээр нь ухраах хэрэгтэй гэж байгаа юм л та. Одоогийн бидний амьдарч байгаа хэв маягийг байгаль орчин амьтад бүгднгийн тэр чигээр нь авч үлдэхийн тулд бид нар 1970-аад оны амьдралын хэв маяг руу шилжих хэрэгтэй гэж байгаа юм л та. Тэр хэв маяг руу шилжихээр байдал руу орох коммунизм гэсэн үг. Энэ хэлж байгаа коммунизм гэдэг нь болохоор зөвлөлт холбоот улсын хэрэгжүүлсэн коммунизм биш. Зөвлөлт холбоот улсын коммунизм гэдэг чинь бүх хэмээг улсын хвшил, улсын өмч болгоод тэгээ бүгднгийн нэг хэвийн амьдрал руу оруулсан шүү дээ. Энэ болохоор коммунизм гэдэг энэ common гэдэг англи үгнээс гарч байгаа. Common гэдэг болохоор ард иргэд өөрсдөө амьдралд хамгийн хэрэгтэй зүйл ус байна, цахилгаан байна, байр байна, хоол байна, боловсрол байна. Ил зүйлсээ өөрсдөө хянж, удирдах бий болгоно гэдэг тийм нийгмийг хэлж байгаа юм л да. Өөрсдөө гэдэг нь яа маш их чухал. Яагаад гэвэл бүх юмыг улсад даатгач юм бол энэ тэгэл бүгдээрээ зөвлөлт холбоот улс шиг нурж унах болно. Эсвэл бүгдээрээ хувийн хвшил рүү орчих юм бол энэ уур амьсгалын фашизм шиг баячууд нь улам л баян болоод тэгэл ядуу хүмүүс нь улам ядуу болох нэг өөрчлөлт гарахгүй гэж үзэж байгаа юм л да. Тэгээд одоо дэлхийд дээр энэ common гэдэг зүйл өөртөө амьдралд хамгийн хэрэгцээтэй зүйлсээ удирдах авч явж бий болсон тийм жишээ бол байхгүй. Гэхдээ байхгүй ч гэсэн үнийг бий болгохгүй бол амьдрал энэ чигээр явахгүй гэдэг юм гарч иж байгаа юм л да. Тэгээ номон дээр дурдсан жишээ нь ямар жишээ байсан бэ гэхээр Барселоныг тайлбарсан байдаг. Барселона нь өөртөө аялал жуулчлалын улс байсан. Тэгээд 2007-2008 он бүгдээрээ лемон шок гараад аялал жуулчлал төр зогссон хэцүү амьдрал байсан. Тэгээд бүгдээрээ эдийн засаг унсан ч гэсэн ард иргэд нь өөртөө бүгдээрээ цуглараад ярилцаад тэгээд орон дотор байвал онцлог явуулаад яах юм бэ? Тэр чинь бүгдээрээ байгаль орчинд асуудал үүсгэж байгаа. Хөлөмжийг хийх гэж байгаа. Тийм бол зүгээр л автобусаар ч юм уу те вагоноор явж болох юм биш үү ч юм уу. Тийм асуудал байдаг. Тэгвэл усаа ингэж зэкслэх хэрэгтэй, боловсролын системийг ингэж өөрчлөе гэдэг. Тийм утгаараа ард иргэд нь өөрсдөө оролцож өөрсдөө асуудлыг шийдэж явж чадж байгаа. Тийм жишээ гаргасан байдаг. Тэгээд үүнтэй төстэй гэх юм бол одоо Монгол сөөх гэж байдаг тийм сууц өмсгөгчдийн холбоо. Энэ болохоор тэр сууцанд амьдарч байгаа хүмүүс нь өөрсдөө тэр сууцны амьдралыг ойр хавьд болж байгаа парк, саад, хүүхдийн төлбөг, эрэл бүгдийг нь өөрсдөө шийддэг шүү дээ яриад. Үн шиг одоо сургууль орчноо яах юм гээд усаа яах юм те. Байгаль орчноо яах, хоол яах юм гэдэг асуудлуудыг шийдэж болох юм болов уу гэж бодож байна.
Тэгээд шинээр гарсан блокчейн технологи гэж бас байгаа. Блокчейн технологи нэг давуу тал нь бүгдээрээ traceability өмнө нь юу болжсэн тэр бүх дата мэдээлүүд нь үлддэг байгаа тийм. Түүн дээр дараачийн мэдээлэл нэмэгдэж ирдэг байгаа. Тийм бол нэрээ улхаа гэдэг юм байхгүй болно. Бүгдээрээ хянж боломжтой болно. Тийм зүйлийг бас энэ ном дээр бас байж болох юм болов уу гэж харсан байгаа. Тэгээд зохиолчийн маань хамгийн бас энэ тултаж хэлсэн зүйл бол нэрээ ямар нэгэн брэнд, ямар нэгэн сурталчилгаа гэдэг зүйлийг болох хэрэгтэй гэж байна л да. Энэ капитализм гэдэг зүйл бол хомсдол заавчгүй бий болгох тийм. Хомсдол бий болгож ижил үнэтэй бараа бий болж байгаа шүү дээ. Тэгээд сурталчилгаа явж байна гэдэг чинь ямар нэгэн барааг гой харагдуулахын тулд сурталчлал тэр барааг илүү хомс бараа гэдэг утгаар нь гаргахыг үзүүлж байгаа. Тэгжил нь бараа үнэтэй зарагдаж илүү их орлого олно гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг энэ сурталчилгаанд маш их мөнгө, маш их хөрөнгө зарцуулагдж байгаа. Ер нь энэ мөнгө хөрөнгийг капитализмын тулд ингээд зарах хэрэггүй. Бид нэр өөрсдөө амьдралынхаа төлөө, байгаль орчны хамгаалалтын тулд зарцуулах хэрэгтэй юм шүү гэж зохиолч маань хэлсэн байгаа. Тэгээд сүүлийн слайдн дээр 3.5% гэдэг тоонд ярмаар байна л да. Энэ ямар тоо вэ гэхээр Harvard их сургуулийн судлаач Эрика Чемовиц гэдэг хүний судалсан 3.5% гэдэг тоо байгаа. Тэгээ non-violent аргаар одоо юу гэдэг вэ? Хүч хэрэглэхгүй аргаар ард иргэдийн 3.5% ямар нэгэн байдлаар бослог гаргах юм уу дуу хоолой өргөх юм бол өөрчлөлт гарна гэдэг тийм байгаа юм л да. Нэг жишээ нь болохоор Филиппиний одоо Маркосын демократ диктатор байдлыг 1986 онд байхгүй болгосон нэг жишээ байна. Тэгээ Гүрз бас Эдвард ерөнхийлөгчийн унгаасан жишээ энд байна. Тэгээ сая Фукушимагийн асуудал 2011 онд дэлбэр гарахад Европын орнуудад бүгдээрээ атомын цахилгаан станцыг хэрэглэхгүй байя гэдэг бослог гарсан байгаа шүү дээ. Энэ бүгдээрээ 3.5 гэдэг хувьдээр бүгдээрээ үнэлсэн тийм тоо байгаа. Тэгээд 30-аад минут энэ номны талаар ярьлаа. Тэгээд маш энэ хүртээмжтэй ном 30 минутанд би бүгдийг нь ярьж чадсангүй. Тэгээд өөртөө та бүхэн дахиад уншаасаа гэж хүсэж байна. Бид нэр капитализм энэ амьдралыг хараад нэг юм болохгүй санагдаад байдаг тийм. Ажиллаад байдаг. Тэгээ мөнгө олж байгаа мөхлөр яг ямар нэг хэмжээгээр олж ийн. Гэхдээ бүгд аз жаргалтай байна уу гэхээр бас аз жаргалтай байж чадахгүй байна. Гэр бүлийнхэнтэйгээ хайртай хүмүүстэй гарч байгаа цаг багасаал гэдэг. Илүү одоо эффектив байдлаар ажиллаа хийгээд байгаа юм боловч уул нь ажиллах цагийн багасах ёстой байдал илүү л ажил нэмэгдээд дээ. Тэгээ ялангуяа неокапитализм гэдэг юм гарч ирснээс хойш хүн өөрөө байхад үнцэндээ байх ёстой юм байдал. Хүний үнцэн гэдэг юм улам л байхгүй болоод идэг. Ямар нэгэн мэрэгжилтэй, ямар нэгэн авьяастай байхгүй бол энэ нийгэмд амьдрахад хэцүү болсон байдаг. Өөрийгөө одоо бид нар чинь өөрийгөө зарна гэж ярьдэн шүү дээ. Энэ нь одоо угаасаа тийм байх ёстой юм шиг л хүмүүс одоо ойлголттой болсон тийм. Гэхдээ энэ яг зөв үү буруу юу? Эдийн засаг хөгжөөд байгаа зөв үү? Байгаль орчноо яаж хамгаалах ёстой вэ? Тэгээд эзэн хааны амьдралын хэв маяг гэж юу вэ? Тэгээд бид нар өөрсдөө асуудал яаж шийдэх вэ? Common гэж ямар зүйл вэ? Ер нь амьдралыг өөрөөр харах маш олон сэтлүүдийг өгсөн тийм ном байгаа учраас та бүхэн гартаа энэ номыг бариад нэг бас уншаад үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд үүгээрээ номынхаа тайлбарыг дуусгая. Та бүхэн асуулт байл асуугаарай. Баяр ялцаад явцгаая.